7 дугаар анги. Алтан хорч нар манай дагаар баттай орж байгааг асуусан уу? Асуусан. Алтан ч яхаа угаасаа наашаа сэтгэлтэй хүн байсан юм. Харин хорчвол жамуухын тим шадар дотны хүн атлаа яагаад биднийг дагдаг вүлээ? Ом их гаргаж байгаа хэрэг биш үсттэй. Цөмөрөө очиж харцгаая. Та нар гэж байдаа. Та нар лав намайг жамуухын шадар дотны хүн байсан атлаа яахаараа манай толд ордог вүлээ гэж бодож байгаа байлгүй. Би бодончир вогдын барьж авсан эмээс төрсөн тул жамуухтай хэвлэнэгтэй хэлхээ бэхтэй хүмүүс. Эмийн тул жамуухаас хагцж болохгүй. Гэвч зайран тэнгэр ирж нүдэнд минь зааж үзүүлсэн зүүднээс болж би та нарыг дагахаар шийдсэн юм шүү дээ. Чи юу гэж зүүдэлсэн хэрэг вэ? Миний зүүдэнд үдснээр бол нэгэн ухаагчин үнээрж жамуухыг тойрон тэрний гэр тэргийг мөргөн хөмрүүлээд дараа нь жамуух руу явдаг байна шүү. Тэгээд юу болов? Жамуух тэрнээс булттал нөгөө үнэ чинь мод мөргөж өрөөсөн эврээ хуглан сольжир болоод ухасхийн эргэн хүний хэлээр эврээ минь өг гэж жамуухын зүг мөөрч шороо цацлан баярх юм. Тийм ээ, шороо цацаад л. Тэгээд цаашаа юу болсон бэ? Дараа нь нөгөө үхэр чинь жамуухын гэр тэргийг нуруундаа үүрээд Тэмүүжний араас дагаж ширдэг шиг тэгш талаар давхинган мөөрч гарсан гэж байгаа шүү. Мөрөөдл. Би ч сайн ойлгосонгүй шүү. Гүй энэ бол тэнгэр газар зөвшөлдсөн чамайг улсын эзэн болгохоор зэхэж байгаа хэрэг шүү дээ. Тэр үнэнд ачаастай байгаа гэр бол улс орныг бэлэгдэж байна. Алтан ургийн мандан бадрал өнөө юу маргааш үү гэдэг дээрээ тулчгаад байна. Энэ бол дээд тэнгэр онгон сахиус над тэнгэрийн нууцыг задлж байгаа хэрэг. Тэгээд миний үдсэн харсан болгоныг амар минь чамд дамжуулан хэлж байна шүү дээ. Хэрвээ би улсын хаан болвол чамайг төмний ноён болгоё. Төмний ноён гэдэг чинь төмөн өрхийг захирна гэсэн үг үү? Болно үстэй хорч минь. Намайг төмний ноён болгоо зогсохгүй миний юу хэлсэн бүхнийг сонсож байх түн. Болно. Тэрнээс гадна бүх улсаас гоо сайхан охид 30-ыг шилж им болгох эрхийг надад олго. 30 их нэртэй байна гэсэн үг. Чи ямар азраг вэ штэ? 30 их нэрч олон биш шүү. Хятадын хаад 3 ордын 6 хүрээндээ 72 хатан татвартай байдаг гэсэн шүү. Эзний хишигт мөргөё. Энд байгаа эрхмүүд улсын эзний үг тоглоом биш гэдгийг батлаарай. Хорж би үннийг өчлөө. Одоо харин та хэлсэн үгэндээ хурч юуны өмнө Хяад аймгийн хаан суудалд суутгав. Тэмүүж. Хоржийн үг их учиртай байна шүү. Аха, таны хаан суух цаг болжээ. Тийм шүү аха. Хаан суудалдаа суух түн. Аха. Аха. Та яагаад дуурахгүй байна? Тэмүүж минь. Манай монголчууд өөрийн гэсэн хаантай байх цаг болсон гэдгийг бодож байна. Тэгсэн цагт манай Монголын олон овог аймгийнхан нэгэн тугийн дор нягтрах болно. Тэгвээс биднийг дарамтлалсаар ирсэн дайсныг дарах хүчтэй болно гэсэн үг. Хэрвээ Монгол аймагуудын хаан болно гэвээс олон овог аймагуудын ноёдын хурал дагаар шийдэх учиртай. Бүгдээрээ дэмжвэл сая болно. Та бүхэн бодоод үзэлтэй. Бүгдээрээ намайг дэмжин хаан суурьнд заална гэж юу? Өөртөө чинь хаан суурьны төлөө өрсөлдөх хэрэгтэй хүн гэвэл ганцхан танаа авга дайртай. Бас хотол хааны хойч алтан. Баг авгын чинь ачи хучир. Хабуул хааны өр болох сач бих нэрлэг байгаа. Би бодоод үзэхэд эдгээрийн дотор чиний төрсөн авга бүл дүүнэр дайн байлдааны гавьяагүй хүмүүс. Тэгээд ч өөрөөс чинь урууж байсан удаатай. Тийм болохоор өөртөө чинь өрсөлдөхгүй нь лав.
Харин чамтай өрсөлдөж мэдэх хүн гэвэл юмны наад садхыг ухаардаггүй зүрхний саж вэхэл байж мэднэ. Тэр тэнэг мал хаан болох гэж юу? Тэрнийг хаан болгож байснаас биднийг ахлуулан адууны хулгайд явуулсан дэрвэлгүй. Та нар тэрнийг тэнэг мал гэж байна. Гэтэл цаадах чинь өөрийгөө хаан суурин суух хамгийн боломжтой хүн гэж үздэг юм шүү дээ. Тийм бос бөгөөс 10 хэдэн жилийн өмнө таргуудагаас салаад биднийг орхин нөөхгүй л байсан юм. Тийм ээ. Саж вэх бол бидний том өрсөлдөгч. Тийм болохоор бид танаа авгаах дартайгаар шиний нэрийг хаанд өргөмжлүүлэхээр дэвшүүлэх хэрэгтэй байна. Дараа нь танаа үлдүү хучир зарилгыг чинь дагаж явахын андгаалах хэрэгтэй. Алтанч бас шууд эсрэг үүсэж чадахгүй тул саж вэх ганцаардад яаж чадахгүй гэсэн үг. Саж вэхийг дуулууртаа болгоно. Тун сайхан санал байна. Ямаа нэм халуун дээрэ гэдэг болохоор даруй түргэн шийдье. Энэ хэргийг үнэхээр даруй түргэн шийдэх хэрэгтэй. Ээж маань авгаах бүлдүү нартаа минь очиж ярилцэг. Тэгж байж шийдэг. Эрхмүүд ямар хэрэгээр явна вэ? Эд чинь мэнлэг зүйчтэй хоёр байх шив те. Та хоёр сайн биз дээ. Жамх толгойлогч. Энэ хулцэн залхаа амтын энэгээр дайрч айраг цагаа угаад явна үсттэй. Үгүй дээ. Аах минь. Бидгээ талигаж өсгөө шиг омог сүр үзүүлэх гээд байгаараа. Бэж гисэн жамх эзэндээ хүчээ өгөхөөр ирээд байгаа юм. Эннээс хойш цөмөөрөө хамтдаа айргууж байх боллоо шүү дээ. Дараагийнх юу байх вүлээ? Хоёр аяга байдаг. Эдний дахин цугсныг тэмдэглэцгээе. Хэрэггүй жамууха. Тэмүүжин чиний анд нөхөр шүү дээ. Гэтэл таргуудаа чиний өстөнд байсан. Тийм болохоор чи нээж өстөн байх учиртай. Чи яагаад энэ золбин гөлгийг өөр дээр авч байгаа юм? Чи арай тэмүүжинтэй гурванчудаа мөнх тэнгэрийн өмнө анд барилдснаа мартаагүй зү. Тангаргаа мартсан хүн гэвэл би биш. Тэмүүжин шүү дээ. Жамуухвэ дөрвөн түмэн цэрэг зохион байгуулад өшөөг нь авч үжингийн эргүүлэн өгч байхад тэр яахаараа надтай салах ёс гүйцэтгэлгүй явчихдаг үлээ. Яахаараа надаас салан нүсэн алтан болоод хорчин нарын хэдэн мянган иргэнийг харьяандан авдаг байна. Яагаад? Тэрний салах ёс гүйцэтгэлгүй нүүдг нь нэг л учир байсан байгаа. Гэхдээ андын тангаргаасаа нэцсэн гэсэн үг биш байхаа. Харин алтан хорчин нарын тэмүүжин дагалдан явсан нь өөрсдийн дур зоргийн хэрэг биш. Тийм болохоор чамаас урлаа гэсэн үг биш ээ. Дууга тат. Жамуухвэ хизээч намайг гээд түшээд ирсэн хүнийг сэлмэн далайн өгтөж байсан удаагүй лээ. Та хоёр арай тэмүүжин рүү очих санаатай байгаа юм биш үү? Жамуух толгойлогчоо. Энэ хоёр ярдаг нохоо хизээ нэгэн цагт тэмүүжин рүү гөөгөөд явчих байх шүү. Мянган 184 онд Тэмүүжин 22 нас хүрлээ. Манай Монголын хяадам Хотол хаанаас хойш хааны суудлага 30 гаруй жил эзгүүрлээ. Зөгийн хүртэл ноёнтой галуу хүртэл түүчээтэй байдаг атал манай Монголын хідэн төмөөрөх яхаараа хаан эзэнгүй байх үлээ. Өнөөдөр олон овог аймгийн ноёд та бүхний хуралдааг хийлэгдгийн гол учир нь хамаг Монголын их хэргийг үүсгэх хаан эзнээ сонгох асуудлыг хэлэлцэх гэсэн юм. Өндөр өв хайдуу их хэргийг сэдснээс хойш олон үеийн хаадууд бүгд адил ураг төрлийн дотроос ухаан бэлэг төгс нэгнээгээ сонгон гаргаж байсан түүхтэй. Өдгөө олон баатар эрс олзолтон тулдаж байхад манай Монголын олон аваг аймаг тасархаа будрахаагаас болоод хүч чадал доройтон сулдсан. Тийм болохоор Эрэмгийн баатар шийдэмгээ зоримг оюун сэцэн азин хаан онцгой хэрэгтэй болоод байгаа. Харин одоо бидний дунд тийм хүн нэг тодроод гараад байгаа. Тэр бол Алтан ургийн цусан дөрөл Есүхэ баатарын ууган хүү Тэмүүж юм. Тийм ээ, Тэмүүжнийг хаан болгоё. Зүй тэ. Даритай бол миний аваг ах. Алтан ах бол Хотул хааны хойч. Хуучир ах бол миний хоёр дахь авгын ууган хүү. Сажа бэхи агч гэсэн Хабул хааны үрсад. Бүгдээр л надтай цусан дөрлийн холбоотой улсууд. Тэмүүжин би хаан ширээнд суухад арай залуудаж олныг дагуулгахдаа омтгоодж мэдэхгүй байгаа да. Тэмүүжин бидэнд жаахан эргэлзээд байх шиг байна. Бид мөнх тэнгэрийн өмнө андгаа өргөж болох юм шүү. Бэж гисэн мөнх тэнгэрийн өмнө андгаалж байна. Алта. Чи яг санаатай байна? Бэж гисэн мөнх тэнгэрийн өмнө Тэмүүжнийг дэмжиж явахаа андгаалж байна. Чи юундаг өдрөд байгаа юм бэ? Цөмөр тангар галцгаая.
Бид Тэмүүжин хаан ширээнд өргөмжилж байна. Бид Тэмүүжин хаан ширээндээ өргөмжилж байна. Олон дайнд оройлон явж, онцгой огтыг олзлон, ордон сайхан гэрээг авч, олны хаан Тэмүүжинд өгье. Олон дайнд оройлон явж, онцгой огтыг олзлон авч, ордон сайхан гэрээг авч, олны хаан Тэмүүжинд өгье. Хатгалдаг дайн болох цагт хаан Тэмүүжин чиний хатуу зэргийг хайхрахгүй явбал хатан имээс хагцуулан салгаж хамаг эдийг хаман авч, хар толгойг минь хайж одогтун. Энх цагт эзэн Тэмүүжин чиний ий зэргийг эсдагах бол эзэлсэн ардыг авч, эмхүүдийг булааж, энэ биеийг минь эзгүй газар хөөж орхио. Учир би мөнх тэгрийн өмнө андгаалав. Дартай би андгаалав. Алтан би андгаалж байна. Сачбэхэ. Хаан эзэн суурьндаа заларна уу? Тэмүүжин эзэн суурьндаа заларна уу? Муухаар Тэмүүжин чамайг занганд оруулснаас зайлахгүй. Тэмүүжин хаан ширээн залъя гэж дайртай санал гаргасан юм. Тэмүүжин цааргалсан дүр эсгэж байсан уу? Тэмүүжин уг нь Сажбэхийг хотул хааны хойч гэдгийг сануулж байсан л да. Гэтэл хучир босож ирээд Тэмүүжин хаан ширээнд өргөмжлөё гэж уриалсан юм. Хучир гэдэг чинь бас л Тэмүүжингийн 2 дугаар авгын ууган хүн үсттэй. Энэ бол тэдний тавьсан занг байхаас зайлахгүй. Манай жөргтүүдээр тоглосон гинэ. Сажбэхэд оногдох учиртай хаан ширээг өөдгөө аргаар булаана гинэ. Ээж минь, бид тэгэхээр одоо бас Тэмүүжин орхин нүүх хэрэггүй. Болохгүй. Монголын Хяад аймгаас холдвол хин чамайг хаана болгох хэрэгв? Тэгвэл сайн дураараа Тэмүүжингийн аяыг хараад явж байх уу? Яарах хэрэггүй. Харсан ам болгон руугаа харваад байдгүй үсттэй. Зогоохон бүсэлж ойртож очих хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгээд ганц сум тавиад алчих болохоор дайрдаг. Цөмөрөө хүлээжлэх хэрэгтэй. Тэмүүжин бидэнд тийм боломж олгох болно. Юу гинэ? Тэмүүжин өөрийгөө хаан ширээнд өргөмжилсэн хэрэггүй. Жамуух толгойлогч. Энэ бол гарцаагүй үнэн өгшөө. Аха. Тэр олон Овг аймгийнхантай хаягдаж 9 шарга мориноос өөр хөрөнгөгүй байхад Монголын олон Овг аймгийг захирах эрх гагц манай Жадран аймагт байсан шүү дээ. Та 4 түмэн их цэргийг захиран 3 мэрэгдийг дарж түүний бүртүүжинг буцаан авч өгсөн байхаа. Та тэрний бутарсан улсыг нь буцаан хурааж өгсөн өд сөдийг ургуулснаас өөрцгүй хэрэг болсон байна. Тэр төрүүчийн удаа салах ёс хийлгүй холдон нүгээд энэ удаа харин хэл улчгүй арх ударгаар хаанд өөрийгөө өргөмжилдэг байна шүү. Тэр биднийг хүн гэж тоохгүй байгаа хэрэг байх л дээ. Яста тусыг ус арга өгч болж байна. Жамуух толгойлогчоо. Тэмүүжнийг хаан ширээнд суусан тухай дуулгах Элч Хэрэдийн Тойрол хааны өргөнөөс манай Жадран аймгийг чиглэн ирж байна. Тойрол хаан юу гэсэн байна вэ? Тойрол хаан тэрнийг хүлээн зөвшөөрч дэмжиж туслахаа амласан байна. Өгшний үг үнэн байж мэднэ. Жамуух толгойлогчоо. Тойрол хаан угаас манай Монгол аймгийн хүн биш. Тэрэнд хэн Монголын хаан байх нь хамаагүй хэрэг. Тэгээд ч тэр Юсүхэгийн хамт байсан хүн шүү дээ. Жамуух толгойлогч та Тэмүүжингийн толгойг эргүүлээд хүлээн зөвшөөрч хөл яасан юм? Харгуда чи байтлаа жамуух толгойлогчийн гараар могоо өрөөлж урд нь санаархаа чадаагүй Тэмүүжнийг халах гэсэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гээд байна уу? Чи Юсүхэгийн талын хүн байна. Наадах чи юу гэсэн үг вэ? Чи бит хоёр цугтаан Тэмүүжнийг хаян нүүж байсан биз дээ. Харин чамааг өөрийн овгаа аваад өөр тийшээ нүүхэд чинь би хамгийн түрүүнд Жадран овгийг бараадан ирсэн хүн. Бидний 10 хэдэн жилийн нөхрөлийг чи наад хэрэг хошуугаараа салгах гээв. Жамуух толгойлогч. Наадхийнхаа яс саяхыг битгий сонсох түн. Хэрэг хизээ сайхан гуагалж байлаа та. Монголчуудад эв нэгдэл хэрэгтэй болохоос биш дайн самун хэрэггүй. Стигвэс хүч тэнхээс эргээд байгаа татар иргэн мэрэгдийн үлдэгдэл болон 3 жил тутам бидний голомтыг самардаг алтан улсын цэргүүд хамсан биднийг өөр зураан авалцаж байх зүр монголчууд биднийг хүүс тэмтрэх болно. Битгий маргалцгаа. Би өөрийн сайн ан Тэмүүжин хааны элчтэй уулзмаар байна. Цэрэг жигсаан тэрнийг угтахад бэлд. Аха. Миний үг ойлгомжгүй байна гэж үү? Мэдлээ.
Морилогт. Хяад болон Овг аймгийн тэргүүнүүд хамтран хуралдаа хийж Тэмүүжний Хяад аймгийн хаан ширээн залсныг тусгайлан Жадран аймагт мэдэгдэхээр ирлээ. Жамуухахта дуртай хүлэн зөвшөөрч холбоотны ёсоор дэмжиж байна гэдэгт итгэж байна. Би андын тухайд хэлэх үг алгаа. Харин би та гурваар хідэн үгийг алтан хучир дартай нарт уламжлуулмаар байна. Тэд нар Тэмүүжний ах トゥ амраг садангууд байж яхаараа хуцуухан шиг анд бидний ариун нөхрөлийн хооронд яс хайдаг билээ. Яагаад? Би тийм хэргийг дуулаагүй юм байна. Болсон. Тэмүүжин анд бит хоёр хамтдаа нутаглан хараахан салаагүй байхад тэд яхаар андын минь хаан ширээнд өргөмжилж болдгүй лээ. Харин одоо хаан өргөмжилдгийн цаад санаа нь яг юу юм бол? Бид зөвхөн тэдэнд өөрийн чинь зэмлэлийг дамжуулах хэрэггүй. Нүгвэ. Би тэднийг өөрсдийн хэлсэн үгэндээ эзэн болж Тэмүүжин андын суурийг ганхаахгүй яваасаа гэж хүсэх байна. Өргөсөн тангарагасаа няцхын хэрэггүй байлгүй. Дээл захтай байдгийн адилаар аймаг улсанд хаан эзэн хэрэгтэй. Тэр сүүлдээ дээлийн захаа битгий хуу татан хаягээ гэсэн үг. Тэр тал дээр санаа амар байж болно. Ахан дүүс бидний дээр тан шиг сайн андын өмг төшиг байгаа болохоор ямар ч хүн бидний дээлийн захыг хүү татаж чадахгүй. За. Тийм бол яах вэ? Тэмүүжин андын элч нарыг манай Жадран аймгийн амтад айраг сархтаар дайлах түн. Сууцгаа. Залив. Миний анд Хяад аймгийн хаан ширээн цуусныг тэмдэглэж энэ хуул айргийг тогтооцгоё. Зүйтэй. Манай Монгол аймагуд ингэж нэг цорын цаантай болох ирдэг байжээ. Эннээс хойш манай монголчууд тэрний зарилгийг дагах болж дээ. Манай Жадран аймагч ялгаагүй юу да? Тэрнийг Тэмүүжингийн 3 элчээс л асуудаг байх. Жамуух толгойлогч. Ийм сайхан найранд нэг золбон гөлгийг юунд оруулна вэ? Хин тэр бэ? Хэн байдгийм? Дөнгөж сая хав хуцаад байсан биш үү? Чи яа нэг нэ? Ах захаа бодвол чи намайг авгахаа гэж дуудах байх толгойлогч. Бидэнтэй ингэж их захгүй харьцах ямар эрхтэй хүн бэ? Би таргуудаа байна. Чи нөгөө Эсхүү Батар амьд цэрүүндээ хулжин залхаа хэмээн хочилдог байсан амин хуваа хичээгч өчүүхэн шунхаа хэр байсан байх нэ? Чи бардам төрхтэй хүн байсан юм уу? Их захаа мартсан амьтад. Чи манай голомтыг хийсгэж шахаж байсан атлаа ах зах ярина гинэ? Дууга татаараа. Чи манай ах Жамуухынд байгаа гэдгээ мартаагүй. Дуу хуур үсгсэн нь миний анд нөхөр. Харин бүдүүлэг үг яриа гаргасан этгээд хэнч байлаа гэсэн би анд нөхрөө гэж тооцохгүй л байх шүү. За сархтан барьцгаая. Зүйтэй өмнөхөн барьцгаая. Энэ хоёр ахын хэлдэг зүйтэй. Бид шинэ хааныхын дотны анд Жамуухынд ирээд байгаа. Жамуух толгойлогч биднийг ийм халуун сэтгэлээр дайлж байхад бид яахан тэрнийг гомдож болох вэ? Айдуу арга ууцгаая. Тогтооч. Энэ мөн сайхан арга байна шүү. Жамуух толгойлогч уугаагүй шахан байж согтчихсан байгааг харж байна уу? Тэрнийг ямар анд гэх юм? Тэр биднийг алахаар улаарын хөөцөлдөж байсан таргуудыг ивэлдэн авчихсан байна. Юу гэсэн үг юм бэ? Миний санахад бид тэрнтэй хэзээ нэгэн цагт тулдгал болно. Байлдвал л да. Бид лав аяв гэж. Амаат та. Тийм биз дээ. Дүү нар минь. Та нар хаан эзний төрсөн дүүнэр болохоор альва хэргийг уултаа бодож ивэл таарна. Хэдийгээр бид нар хоёр түмэнц хэрэгтэй боловч мэрэгд бүрэн устаагүй байгаа. Тогтоо хүүгийн хамт бутарсан иргэнээ буцаан цуглуулж агт морьдоо ачлан тижээж хариугаа авах таата цагийг хүлээж байна. Татарын ард алтан улсын өмг төшиг байгаа болохоор уламж хүчтэй байсан гэсэн үг. Бидний ясан маханд ортол өшөө хонцог төрүүлэгч тайжууд Жамуухыг хөрөгдөн бидэнтэй дайдуулахыг хүсэж байна. Тийм болохоор Жамууха хэдийгээр сайн анд биш боловч одоохондоо өшөө хортол зангидаад хэрэг гүмэд санагдах юм. Тэмүүж чи юу гэж бодож байна? Яадагч байсан. Жамуух биднийг хамгийн хүнд бэрх үед дэмжиж тусалж байсан. Энэ ачийг бид нар мартах учиргүй юм. Тэр намайг эцэг өвгийн их хэргийг сэргэн бадраахад холбоот нь нөхөр минь байгаасай л гэж би хүсэх байна.
Тэр тусмаа бид дайсагнах нь олигтой юмд хөргөхгүй. Муугар бодоход бид алстай хязээ нэгэн цагт дайддаг байлаа гэхэд тэр эхлээд над руу халдсан байгаасаа л гэж бодож байна. Хасраа, энэ чи юу гэж бодож байна? Би ч гэсэн ахтайгаа нэгэн ижил бодолтой байна. Тийм ч учраас жамуухан өргөн тэрнтэй муудалцалгүй ирсэн юм. Ээжээ, та харин ямар бодолтой байна? Тэмүүжин минь. Чи одоо хаан хүн болохоор аливаа хэргийг өөрөө шийдэж байх тун. Мэдлээ ээжээ. Та бүхэн аан гэж бай. Жадран аймаг хэрэттэй нэгэн адил бидний холбоотой анд хэвээр байх болно. Тийм болохоор аливаа үйл ойлголцод үйлдэл сэргийлэн аль болохоор эв найрыг эрхэмж байвас зөөхөн. Бид толгууруулсаа дөнгөж байгуулж байгаа болохоор дайн самуунаас зайлсхийх хэрэгтэй. Одоо адуу малаа таргалуулж алт мөнгийг хурааж хүчээ зузаах юм. Хааны зэрлэгийг ёсоор болгоё. Тэмүүжин Тэмүүжин Хяад аймгийн хаан болсноор нэгэн үеийн Тэнгэрлэг хөвгүн тал нутгийн баатар ируулах шин түүхийн хуудсыг нээсэн билээ. Нөгөө талаар нарийн төвөгтэй зөрчлийг үүсгэсэн юм. Харин дайсан хамтын хүчээ нэгтгэж эхэлснээс гадна дотооддоо ч урван тэрслэх явдал гарсаар байлаа. Ой, чи хардаа. Тэр ямар хүмүүс вэ? Жадраа хөвгийн хүмүүс ч л байх юм. Тийм би. Тэгвэл эндээс хурдан холдцгоё. Хурдан эндээс солдороо алив. Тэр хэний морив? Асуух хэрэггүй бидэнд хүртээлгүй. Тэмүүжингийн морил байна шүү дээ. Зөөдөө холгон байсан дээр. Цаадах чинь одоо Хяад аймгийн их хаан болсон. Юу гэнэ? Хоньны нуруунд эмээл тогхоход тоох хүн байдаг үлээ. Тэр одоо ондоо хэрэг шүү дээ. Урд нь тэр нь тийм их олон морд байдаггүй байсан юм. Гэтэл тэр журхан овгийнхныг хийж адууныг хулгайчдыг өөртөө нэгтгэснээс хойш адуу мал нь өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа юм. Энэ донд Жадран аймгийн мордож байгаа. Алив. Бойлж үздээ. Танаа ах жамуух хүртэл тэднээс жирэхэд байдаг болсон байна лээ. Зогсч бай. Юу хүмүүс байдаг вүлээ? Тэмүүжингийн хүмүүс байлгүй дээ. Амнасаа үдсэн юм байлгүй. Зогсч бай. Айчир толгойлогчуд аа. Чи харин юу хүн бэ? Би Тэмүүжин хааны томилсон олонний ахлагч Зэлэн байна. Би танаа ахын алтан цацарт чамтай таарлаж байсан да. Айчир толгойлогчдаа эндүрч манай Хяад аймгийн адуун сүргийг тун одоо бололтой. Өөршөөгөөрэй. Би дөнгөж сая л танаа Хяадын адуун сүрэг болохыг мэдлээ. Тийм гэж юу? Таны над ёсгүй тоглоомч арай агтаж байгаа хэрэг биш гэж юу дээ? Би харин ч өргөжлөлтөнд тогломоор байна шүү. Алив. Энэ Тэмүүжингийн томилсон ахлагчийн толгойг авъя дээр. Юуг цор хийх нь үзье л дээ. Айчра. Танаах манай Тэмүүжин хаантай 3 удаа андын тангараг өргөсөн улс. Би энэ хідэн адуунаас олж тэдний андын холбоог таслахыг хүсэхгүй байна. Чи наад хэдэн адууга надад өгөөд хар толгоогоор магцуулгааж байсан дээр байлгүй. Эстигвэл өвс ногоо дэрлэж өгөрч хувхаарч мэдх юм. Чиний хар толгой өвс ногоон дээр өгөрж өвдөх баг. Айчра. Чи яасан хангал эмнэг шиг хадуурсан зантай хүн бэ? Айчра. Манай Тэмүүжин хаан танаа Жадран аймгийнхантай тулгаруул эхлээд 3 довтлогоог нь хамгаалаад өнгөрөөгөөрэй гэж загсан юм шүү. Би 2 довтлогоог ч хамгаалж өнгөрөөлөө шүү. Одоогийн довтлогоогоор чи хар толгооноос сална гэж бидэрэ. Болоо үсттэй. Айчра чи манай огтмортыг эргүүлэн өгөө гэртээ харж сэлмээ сургуулж байсан дээр байх. Хурдан зугтаарай.
Жамуух толгоологч. Энэ бол манай тайчуудын баатар Эр Наая байгаа юм. Тэр ганцаараа 3 өхөр хөлдөг хасаг тэргийг хэрдэг юм да. Тийм бэ. Надад харуулаад гаач. Алив. Наая. Эхлээрэй. Охой! Охой! Сайн байна. Айз, энэ чинь юу хүн блэ? Тэр нэг Жерхудаа гэдэг юм. Эрхийн мэрэгэн харваач хүн дээ. Эрхийн мэрэгэн харваачд ч тал нутгаар дүүрэн байгаа үсттэй. Гэхдээ энэ хүн өвөрмөц чадaltaй хэрэг үү? Та одоо мэдэх болно. Хүн байна уу? Наад аяга толгой дээрээ тавиад яваад оч. Бажараа. Эрхийн мэрэгэн та энэ аягийг харуулах гэсэн хэрэг үү? Тийм ээ. Харгуудаа. Таны гарын дор ийм эрдэм төгс баатар ирс байхад тал нутгийг эзлэж Монгол улсыг бадруулах юухан байх вүлээ? Жамуух толгоологч. Би 100-гийн талыг насалсан хүн. Харин та бол нас залуу баатар ир. Тийм болохоор миний хүсэл бол тань тусалж Монголыг нэгдэх явдал юм шүү дээ. Толгойлогчоо. Юу болов? Даачир толгоологч алагчлаа. Юу нэ? Дүүмэн. Юу болох нь нүүлээ? Бид нар хээр хагта хариулж байтал Тэмүүжингийн өрлөг зэлэм хурч ирээд мордыг мань булан манай дөрвөн адуучин дайчир толгоологчийн хамт алчглаа. Бүгдийг алсан. Дүүмэн. Дайчраа. Жамуух толгоологч. Энэ өшөөг авахгүй бол хүн гэж хүзүүхээсээр холбоод явна гэж үү? Би Тэмүүжний хамаг дайснуудтай нь холбоо тогтоон. Түүний голомтыг хийсгэх болно. Голомтын самарна. Тэмүүжин чи инээгээд байх юм да. Тэр цагаадаг салгаач хичнээн их улаарж байгааг нь харахгүй байна гэж үү? Чи чааш хүн хазлаа гинэ. Хаан аваа энийг хараач дээ. Цагаадаа минь хүний тусанд долдууд нэгэдэг өөдгүй ирээ ажил. Тэр тусмаа хов хэлэх бүрч муухай. Өөрийн хүчиндээ найдан амьдрал сурвал жинхэнэ Монгол эр хүн боллоо гэсэн үг шүү дээ. Одоо ингээд явж үзтээ. Явж тоглол. Тэмүүжи хантаа болохоо байдлаа. Юу болов? Зэлмийг зүрхөө овгийнхан бариад авлаа. Чи жамуухын дүү дайчрыг алсан юм уу? Тийм гэж үү? Сая надад алуулдаг хүн жамуухын дүү байсан хэрэг үү? Би нэг муу ёсгүй морины хулгайчийг алжчихлаа гэж бодлоо.
Чи ямар том гай тариад байгаагаа мэдж байна уу? Мэдэхгүй. Харин би өөрсдийн адуун сүргийг хин дуртай нэгэнд туулгаад явж болохгүй. Манай Монгол аймгийнхан хин дуртай хүний гарын шүүс болж болохгүй л мэдж байна. Чи жамоохийн төвг алсан болохоор Жадран аймаг манайхан хоёрын хооронд дайн үдэж байна гэсэн үг. Тэгвэл өөрийн чинь санаа гарвал манайхан Жадран аймгийнханд агт мордоо зүгээрөгч анд нөхдөөн зоргоор нь алуулж суувал таарах хэрэг үү? Чи миний үнэн санааг мэдмээр байна уу? Би мэдхийг үнэхээр их хүсэж байна. Би хэргийн эзэн Хэнгэргийн давхар болсон чамайг жамуухад тушааж яахан шийдэхийг өөрөө мэдэх гэмээр байна. Чи ч яг Жадран хувгийн хүншгэл ярьж байх шүү дээ. Дэлсэн загтал сая дайнаас зайлсхийж болох юм. Долгоологч. Энийг хэрхийг Тэмүүжин хаан шийдсэн дээр баг. Яалаа гинэ. Би ганц дарах гэдэг боодыг хэрхэн шийдэхийг шийдэх хэрэггүй эргүү. Аль энийг хүлээх. Тэгж яахан болох вүлээ? Би гараа хөлүүлчгээ та нарын зоргоор алуулж өгөх хэрэггүй. Тэмүүжин ирлээ. Оохаас. Би Тэмүүжингээр чамайг алуулаад өгье л дөө. Тэмүүжин. Танай нь олонний ахлагч том гай тарьсан байна. Би бүгдийг мэдсэн. Одоо тэрний жамаахан гар төгсөн цагт л дайн самураас зайлсхийж чадна. Би зэлмийг жамаахад өгчгөл тэр бидэнд талдан довтлогоо байна гэж үү? Өгөөж байж мэднэ. Гэхдээ энэ муу золиг жамаахын төг алж гсэн байна шүү дээ. Тэрнийг өглөөж гисэн бидэнд талдан дайрах бодлыг үгүй ойлгож чадахгүй жаж мэдэх юм. Тийм болохоор бид юу боллоо гэж зэлмээгээ тэрэн зүгээр өгөх юм. Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодож байна. Чи амаа тад. Би та нар тавьж гэж хичнээн олон удаа хэллээ. Гэтэл чи юу хийсэн бэ? Хаанта. Та намайг аймаг улстай гай тарилаа гэж байгаа бол алсан ч гомдлоггүй. Харин би адуун сүрэг албат иргэдийнхээ төлөө явсан юм шүү. Чи хурдан эндээс холд. Тэмүүжин. Чи өөрийн гарын доор хүнийг өмөрж байгаа хэрэггүй. Би намайг дагалсан хамаг Монголын иргэдийг хамгаалах болно. Чи бидний үндэс угсаага мөхөх том дайны хөл рүү татан оруулах гээ юу? Магадгүй. Гэхдээ би дайныг хүсээгүй юм шүү. Миний төрсөн цагаас эхлэн тал нутагт дайн самууны хөл тасарч байгаагүй. Тийм болохоор би дайнаас зайлсхийж байна. Хэрвээ үнэхээр зайлсхийх харахгүй бол бас чи дайнаас ухраад байхгүй шүү. Явцгаая. Тэр өргөсөн тангараа мартсан бол тоо. Бойнаар алуулаг. Явцгаая. Хөдлөе. Аргуудаах бүрэг хон та нар лав мэдэж байгаа. Тэмүүжин бол талд бэлчих сүрэг хон занал хийх хөлөн хөх чон мөн. Хэрвээ тэрнийг эртгэн дарж авахгүй бол бидэнд их гай тарих нь гарцаагүй юм. Тэрвээ эстийн бөгөөс 8 аймгийнхан ирэхгүй байсан билээ. Жамуух толгойлогчтай хэрхэн тулдахыг бүрэг хон та гүц шулуун хүн аж. Энэ удаагийн тулдаанд бид 13 замаар 3 төмөн хүнийг авч оролцох болно. Бид хүн хүчний хувьд давуутай тул ялах магадлал ихтэй. Харин эхлээд энэ бүхнийг тас нууцлаж Тэмүүжнийг гиндүүлэн дайрах хэрэгтэй. Энэ бол Тэмүүжний нутаглан байгаа Далан Балжууд гэдэг газрын зураг байгаа юм. Манай 13 замын цэрэг тэрнийг тал бүрээс нь бүслэн уулын хавцалд шахан оруулаад хашаатай хонь мэт болгон соргоорон алж болох юм. Тэр цагт бид хяадуудаас ганц ч хүн үлдээлгүй арилган устгах болно. Энэ тулдаанд тайчууд эхний жигүүр, манай Жадран өвг 2 дугаар жигүүр, 8 аймаг 3 дугаар жигүүр бол 1191 оны хавар 13 жигүүрийн тулдаан. 1191 оны хавар жамуух 13 замын цэргийг удирдан Далан Балжуудад нутаглан байсан Тэмүүжин лүү халдан довтлоо. Энэ бол түүхэнд 13 жигүүрийн байлдаан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн томоохон тулаан юм. Аха, Мэнлэг эцгийн 4-р хүү хөгжөө бидэнд чухал нууц мэдээ хүргэн ирлээ. Хаантан? Хөгжөө. Чи яагаад нааш ярьдаг вүлээ? Жамуухын 3 төмөн цэрэг 13 жигүүр болон хуваагдаад танай хүрээр үсмэрхэн довтлон ирж байна. Юу? Чи яахаараа 7 тохоо гүн намгийг атлан бэдэн дээр ирдэг вүлээ? Би 5 настай байхдаа нутгийн бөөд шав орж тэнгэр сахиустай хил нэвтрэлцэх их шидийг олсны дээр өөрийн эцэг Мэнлэг болон ав зүчтэй нарын хүрээгээр дайран гарч ирсэн болохоор ямар ч саад хаалттай тулгараагүй лээ. Чамд их баярлалаа.
Хаантан аав маань Эсхөвбаатарын гэрээсийг хүндлэн энэ бүхнийг хэлүүлсэн хэргэлт. Тэгээд л ирлээ. Танаа болон зөчтэй авгаж энэ хүн морд хаана нутгалж байгаа вэ? Манай аав болон зөчтэй авгын жигүүр онон мөрний эрэгт хүрээлэн буусан байгаа. Тийм үү. Борчоо. Чи хөгчүүд өг хүрээнээс үүдэн гаргаж өг. Явцгаая. Хаан ха. Яадаг вүлээ? Энэ жамуух 6 жилийн турш биднийг амар заяа үзүүлсэнгүй. Харин энэ удаа 13 отгийн цэргийг зохион байгуулад бидэнд лүү халдан дайрдаг байх шүү. Дайцгаая. Манай Хяад аймаг халын хүрэн бүргэд болохоос таруу зүрэн биш гэдгийг тэдэнд харуулъя. Зүйтэй, дайти. Тэмүүжээ. Чадран овгийнхан дайлаар ирж байна. Яагав. Чиний нөгөө дотны амд жамуух чинь. Чи миний үгэнд орохгүй дорд боолыг өмөрөөд байсан билүү? Одоо өмгөөлөн хамгаалах сайхан боломж тохиолоо. Тэднийг өмгөөлөн хамгаалаа л да. Харин чи эхлээд хар толгоогоо хайрлаж байсан дээр байх шүү. Би хамгаалахад болно. Их үгээр дайсныг дардаг бол элдмэс зүүж явахын хэрэг юу вэ? Тэмүүжин хаантаа энэ удаа дайтаж болохгүй. Яагаад? Жадран тайчууд 8 нар бол угаасаа хүчрхэг дайснууд. Гэтэл манай энтхийн эхэс ноёд бүгдээрэн өөр хоорондоо өөр санаа өөрлөлцгөөж байна. Тийм болохоор энэ удаагийн тулдаанд ялах найдлага мөхс байна. Ханха. Би урд нь жамуух миний хувьд ачтан хүн гэж хэлж байсан байхаа. Тийм болохоор би тэрэндээ тулдахыг хүсдэггүй байсан юм. Харин энэ удаа бол тулдахаас өөр аргагүй болжээ. Яг л бид дайдахгүй зайлсхийвэл мэнлэг ах зүштэй нарын жигүүрийг тэдэнд илжлээд өгчих нэ гэсэн үг. Тийм болохоор ухрахын тулд дайдаж байгаа юм. Зэлмэ хүмүүсээ цуглуул. Дайраад. Рад. Яасныг тогтоогоорой. Отсон цэргүүдээ гаргаж дайсанд жигүүрийн цогт өгөхдөв. Тулууд 8-ны цэргүүдийг саатуулчихлаа. Ухраад хурдлаараа. Тэмүүжин битгий алдчихаарай. Мэндгийг тогтоо гэж хэл.
Тэмүүжин дараад ирлээ. Хурдан зугтаарай. Долдугаар анги төгсөв. Орчуулсан дорцруугийн